бас ч доромжилсан. Айс тэр үгэнд нь орших мэт. Одоо надад бодолтой. Намайг хөч наатах гүрэнэ жахан злаад тэвш. За. Сайхан тэвш чадах. Багхүн биелдээд нөгөө ахын эгч хоёрыг аваад явчих. Ахын нас нь нэгээр дутуу байх 7 настай эгчтэй бараавалаад одоо явж нэг насны. Ах чи хоёрыг хэлж байгаа юм уу? Тэр хоёрыг явуулж чад би ганцаараа ээж аавтайгаа уйлдээд үйл адилж байхгүй. Одоо бол нэгэн хатуу харгис амьдралын тийм хэсэг гарна. Одоо ер нь яг гол юм одоо л эхлэх бах та гэсэн. Гол юм одоо эхлэх. Тэгээд одоо тийм яг өөр юмсан. Жинхэнэ одоо драм руу одоо оршил бол тун сайхан тавигдсан. Ерөнхийдөө бол одоо танай ээж ямар хүн бэ? Богшин ээж ямар хүн бэ? Аав ямар хүн бэ? Саналдаа авгаж чинь ямар хүн бэ гэдгийг бол ерөнхийдөө яг дүрийн хувьд ойлгож байгаа. Тэр болтаар бүгд тэр язуурх газар руу гоёод өгнө. Тэгээд бид гурав өдөөний бүтүүлэг чигээрээ тэгээд гараад бид дөрвөл эмээн гараад тэгээд эмээгийн дүр болоод өстой гоё гарна. Энэ нэг юм танаа аав ээж хоёрыг дунд нь нэг юм ойлголцуулж байгаа тэр үгний ухаан бол бас гайхамшигтай үг юм аа. Их ухааны юм байж тээ. Би тэгж ойлгосон. Тэр эмээг хиймэн хөгшин эдимэн дэлхийд өсөж зүгт хайр. Айн мөн гайхалтай. Анти Хөхтөнгөр орманд нь одоо хэдэн хэлээр хэлэгдсэн бэ? Ер нь таны мэдж байгаа 15 хэлээр болсон 15 тэрнийг чинь бүгдийг мэдхийн арга байхгүй гэдэг чинь хулбаагаар хэвлэгдэж. Тийм үү? Жижиг хөвлийн газрууд тэгээд одоо номын хулбаа гэдэг чинь их шүү дээ. Тэгээд нуур талд нөгөө номын энийг хуулиас хамгаалагдсан гэдэг нэг юм бичээд байгаа мөртлөө тэгээд зарим нь тоодогчгүй юм уу тэгээд зарим нь одоо хөвлийн газрууд ном хэвлэлснээ миний хөвлийн газарт болоо явуулдаг ч юм уу зарим нь замаас алгуулждаг хэдэн тийм баримт надлах хэдэн хувийг явуулждаг. Тэгээд л одоо тэнийг ч мэдхийн арга байсан. Романч яг нам яад шүлэг мүлгийг чинь ерөөсөө дураараа сэвдээд байна. Нэг олон хэлээр болсон. Хөхтөнгөр сонсож бай гэдэг нэрээр нь хөлөөлөө зүгээр юм байна. Тэгээ одоо тэрнийхэр бодож тэр айл гэдэг юм биш үү? Манайх гэдэг айл гэдэг юм уу? Манай айл гэдэг юм уу? Тийм. Тэгэхгүй яг айл гэхээр яг холдоод явчихад байгаа юм. Тий, холдоод явах. Манайх гэмээр юм шиг баг. Манай айл чиг манайх гэдэг нэг үү. Эхний бүлэг хөгшин ээж гэж хэлж байгаа шүү дээ. Тий. Тэр их сонин түүхэлээ шүү дээ. Тэгээ танад ирээс хоцдаг. Тий. Би хөгшин ээжийг өргөж авсан. За барыг тийм байна. Хүн хөгшин улсууд нь хүүхдээ өргөж авдаг байхад нэг хүүхдийн ухаан гэдэг чинь тэнийг таньдаг нэг тийм тэнгэр бурхантай
үлж танигдах мэддэг юмтай холбосон нэг тийм юм байна да. Хүүхдүүд бурхан байдаг гэж нэг үг чи сонссон ба. 3 нас хөдлөө хөв бурхан байдаг гэж хөв. Тэр хүнийг чинь дөрөн таниад Та тэгэл ингэрлүү нэр нь асцсан билээ шүү дээ. Ингэрлүү нас гэсэн юм байна. Тэгээд хөгшин эцэд бол ёстой хэр халдаах юм байна. Одоо яста хатуу жинхэнэ хүн хэцүү юмнууд гарна. Би шалзарсан уу шалзарсан. За тэр хөгшин эцэг маш яасан. Тэгээд би тэгчлээ тэрэндээ би бол өөрийн хувьд биш хамгийн гол хөгшин эцэг маш баярлж байдаг. өөр хиймэн байдаг гэж. Тэгээд хөгшин эцэг дээр одоо ингээд цаашаа бүжиглэнэ. Тэгээд хөгшин ээж хараад дараа нь аслан гэдэг төсвөл юм билүү. Салсан гэдэг бүл гарсан хараагүй. Апшиг гэж Хараагүй. нөгөө ахыг чинээр яваад өгöd. Тэгээд ганцаараа орон хөгшин хүний компани донд ганцаараа үлдээ. Би бол өөрийгөө би бол баган юм чингээд дураараа би бүхэн нас нэгэн сүнт шалдарсан учраас хоёрт би баган учраас би өөртөө маш их хэцүү болсон. Харин тэр шалтарсан хөвгөд гэдгээ ер нь цохос ингээд хэлээд байгаа нь би ер нь бол шалтарсан хөвгчээ гэдгээр их төрийн өгдөг байсан юм анхаар ирсэн л та. Тэр миний бүхөө насан турш нөлөөлсөн би бол чухалгүй. Тэр одоо бичгийн өрөөнд нөрөхгүй байна. Тэнгэр сонсож байгаа маань ахнаад ч дуудаж өгч би одоо ингээд чи айлтгуулэгтэй байна. Энд сууланд сандөө чи энд сууя. Наад Сандал дээр сууя. За. Оо та бүр юугаа ширээгээ бэлтчихсэн байна шүү дээ. Бэлтчих. Чи энэ орон дээр унтнаа чи. За, ямар гоё юм. За энийг жоохон ийшээ тавьчихвал юм уу? Та энийг авах уу? Авна. Бүгдийн дээрээ даа юм тавьж суухгүй байна. За ингэ. Бүгдийн дараад байдаг л. Дараад байна уу? Дараад байдаг. Ахын бичгийн өрөө. Тэр одоо ингэ тавьж авахгүй болдгоо. Тэнгэрээр манай. Шилжүүлсэн дээ. Агаарт дэмжигнэн эргэлдсээр нисчи явснаа доошлон доошилсоор ширгийн өрн дээрх том тогоончны сайрын цорхой гайтай юм шиг яг онов. Хоёр цагаан юм хоёр тийш ойсноо эргэж буухтаа бас хэд өнхрөө зогсоход өнхрөөд ах бид хоёр уулзсаар очиж нэгээр наваад ирэв.
Ерөнхий нэгдэл доторч байна хөөе. Энэ одоо Таваны нохооны дүүрээр дамжуулж метафор хийж штэ. Зохиолын цаана далд утга бэлгэлтэй. Тий. Хөө нэгдлийг одоо ингэж дотромжаар харуулж байгаа энэ текст ч тий. Тий. Арслан 61-ний гаар арслан. Мэднэ нэг зөндөө гарсан болохоор өмнөс. Арслан Арзилан юм уу? Арзилан юм уу? Арслан. Арслан биз дээ. Тий. Арслан л байхгүй. Туваа хэлж нэгжээл энэ нохооны нэр үстэй тий. Яар ингэж тий Арслан гэдэг нохоо. Арслан. Арзилан. Одоо манайх энэ хоёр нохоотой энэ хашаан дотор байгаа Эрен Арслан, Эмин Эрзлэн. Арслан Эрзлэн гэсэн юм шүү дээ. Энэ тобоо үгэнд юу их байх юм? 61 их байх юм тий. Тэгэлгүй яхаа. Тэгээд Монгол хүн ч хэлж чадахгүй, Орос хүн ч хэлж чадахгүй, Герман хүн ч хэлж чадахгүй, ганцхан Туркд байдаг нэг юм аваа байна. Хатуу юу юм? Айгуу яа. Уртаарч байна. Өөт. Дуу. Ор. Дуу. Товоо сурахад хэцүү юу гайгүй? Монгол хэл мэддэг хүнд бол юу байх вэ? Хэцүү хоёр аваа байдаг. Нэг нь нэг нь суу. Сасаг гэж нэг манай нэг нотхынд нэг залуу байна. Галтаатай их адилх цог дотн ажилдаг. Тэр сасагийн нэрийг галтаа одоо хүртэл хэлж чадахгүй. Сасаг. Баг сасаг. Та одоо хэдэн хэл сурсан бэ нэрээ? Муусан нэг 7 хэл байна. Та нэрлэлтэй. Нэрлэлтэй. Туваа. Хасаг. Монгол. Орос. Герман. Англи. Турк. Туркийг бол би ер нь бичсэн байхад үдээр олон Туркд очихдаар би нэг славар хармаалж яваад жижигхэн хармааны славар аваад чөлөөтэй явчихдаг. Ямаа суугаад тэр хаваа энэ хаваа тэр яах өнгөгүй. Таны Орос Англи хоёрын аль нь сайн бэ? Орос сайн байл. Орос сайн. Миний туачдын нэг багын туачдын амьдрал жинхэнэ зөвхөн нэгдлийн жинхэнэ язгуур болж харин тэр харин тоглох судахаар харандаа хийж байгааг ухаан тэр тий. Одоо явахдаа тогтоомоо нураачдаг. Та 5 настай гэхээр 49 оны үе гэсэн үг. 49-50 оны гэсэн үг тий. 48. Чинами сони гэдэг шиг. Найн жилийн өмнө 75 жилийн өмнө 75 Jahren leben wir jetzt. Түнгээр манай хэдэн настай бичсэн? Хэдэн он бичсэн те? 88 онд бичсэн. 88 он гэрмэн бичсэн. Миний анхны роман бичих ямар ч туршлагагүй зүгээр өөрийнхөө тэр тэнгэрт агшин тавьж замдснаар бичсэн. Та яг надад нөгөө 20 он битэрийн нэг хийсэн ярилцлага байгаа шүү дээ. 10 сард 20 оны 10 сард битэрийн хийсэн ярилцлага байгаа шүү дээ. Тэрэн дээр яг
5 настайдаа болж исэн тухайга та ярьж ирсэн яг тэр л гарч ирж байна л да одоо. Таны одоо тэгээд хамгийн сайн армана та эдийн гэж хэлэх юм. Би гурван арманыг чинь яа. Цогоор харахгүй дөрвөдөө нийлээд нэг цагцад Урамсан арман юм байна шүү дээ. нэг Толстой бага специально нас гэж нэг хуралсан хаад байдаг шүү. Яг тэр нь хамгийн сайн гэж хэлэхэд хэцүү. Хамгийн олон жил яригдсан Санаа шилдэг намын энэ тийм ойрхон тавьж байгаа. Чагсаалтанд олон жил байсан бол саал бэлтгэх хөстэй хийх гэж байна. Хөсөлт нь англиар гарсан уу? Гарсан. Англиар нь болж үзье. Би нэг найзтай маргааш би галсаарханд очиж амьдрахаар боллоо явлаа гэсэн. Японд байж байгаа. Японд сурж байгаа гэсэн. Таны ер нь бас гарсан номуудыг уншсан. Тэр хүн чинь Германд байдаг юм уу гэнэ? Нэг харин хүн бүхэн тэгж ойлгодог. Германы засгийн газар төр засгийн газар тэгж бодсон байна. Тэр нөгөө таныг буцах багтаа оруулаад сууд үлдээсэн байсан гэж үү? Сайн ихтэй. Би наваа наашаа нийслэх буцах бүх юм их зэргийн тусгай онгоцон захиалсан байна. Таавал өстой гайхалтай суудаг юм байна. Сайн суудаг юм байна. 80 наснаар ингэ сууж байгаа хүн залуудаа бас 2000 суудаг байсан байна. хэдэн онд үлээ. 2006 онд Чингис хаан Нурманыг бичиж 77 хоногийн дотор бичиж үзсэн. Тэгэд ерөөсөө манай байрны хамгийн хүнд хөлдөөд байшин шин байсан. Нэмэр 4 градус байсан байшин дотор. Яста мөчөөсөө суугаад шөнө тоог тасарч. Би лаптоптоо нэг урт ийм гар чиглэн байж нэг юм чи харсан байж 3 батарей авт. Тэрнийг чихэндээ мөрөндөө хавчуулах шатын хэрэгтэй байлаа. Нөгөөр лаптоп байна. Би одоо бүр 40 хүрээгүй хүн байж ингээл 80 хүрц ахтааж хэрэгтэй сууч. Босоод биеийн жилээ гармаар байдаг. Ах гарахгүй суугаад санаа зовоо дагаалсан. Нэрээ хичээгээд суугаад байна шүү дээ. Ахаа та ятарч гин үү? Та амрахгүй мүү гэд. Та амраач гэх. Ах үгүй гэд. Ах юмсандаа ахыг амраах талент нөөрэ амарчих гоо. За ингэ бичиж сууч. их сэргүү, гол сэргүү одоо нэг миний хариулж байгаа чинь
хинц шүү дээ. Тий. Нэг хэдхэн Тий. 20 30 40 юм Ялгаа. байгаа. Тэгээд нөгөө хэдэн 100 хонтой тэр эсэргүүц чинь Тий. жинхэнэ хон. Өнөөдөр ээж хариулж байгаа. Тий. Их сүрэг баг сүргийн нэрлэлмээр юм шүү арай. Тий эсрэг Ааха. айл эртэл дээд арсгар бисгэр хатнуудын завсраар нэг харагдаж нэг далд орж байгаа нь их сүргийн зах гэдэг их сүргийн зах Их сүргийн их сүрг зах сэжмээр зах юугаараа гэдэг юм зах одоо тал нь харагдаад явж байгаа гэлээ шүү. захаасаа Их сүрэг захаасаа гээ. Захаасаа дээдх арцгар бүрзгэр бэрсгэр юм уу бүрзгэр юм уу? арцгар Бэрсгэр юу? арсгар бүрсгэр Бүрсгэр юм уу? уулсын Бэрсгэр нь зөв юм биш баха. Бэрсгэр юм шүү. бэрсгэр Бэрсгэр. хатнуудын Завсраа нэг харагдаж. нэг харагдаж нэг далд орж байгаа нь Талд орж. Аа. ээж маань Ээж маань цаана нь эрээд байна гэсэн үг. Цаанаас нь эрээд байна гэсэн үг. За, Хөтөнгөр романыг монгол хэл рүү орчуулах эхний өдөр маань ингээд өндөрлөж байна. Хөтөнгөр роман анх герман хэлээр бичигдсэн. Ер нь зохиолч маань өөрөө бүх зохиолоо герман хэлээр бичдгийг уншигчид маань ер нь сайн мэдэх бах. За, би дугуйн нэг өдрөөр хэрхэн өнгөрдөг вэ? Энэ тухай ярьж өгье. За, өглөө ер нь өдөр бүр 6 цагаас босдог. За 6 цагаас 6:30 хооронд ер нь сайхан дасгал хийдэг. Байныхаа 10 цэврийнхээ өрөөнд ийм дасгалын дугуйтай юм байна лээ. Тэгээд өглөө бүхэн 30 минут дасгал хийдэг. Түүний дараагаар нүүрээр авгаагаад яг 7 цагаас цайгаа уудаг. Тэгээд цайгаа уухтаа яг л цайгаа уудаг маш сайн төвлөрч. Тэгээд 7 цагаас 8 цаг хүртэл яг 1 цаг герман маягийн шарсан талах одоо самгарааны ер нь 3-4 төрлийн талах тэгээд ер нь герман маягийн цай өглөө давуу. За түүний дараагаар яг 8 цагт галтгооныхын цаг дуугардаг. Нэг шовооны жиргээгээр дуугардаг. Тэгэхээр 8 цагт дуурангуут нь за чи тэр ажилдаа ор гэж шовоо хэлж байна. Ажилдаа орцгоё гэд. За тэгээд 8 цагаас гарч ирээд яг энэ бичгийн өрөөндөө суугаад ажиллаа эхэлнэ. За 8 цагаас 1 цаг хүртэл одоо өдрийн 13 цаг хүртэл ерөөсөө яг нам суудаг 5 цаг. За энэ хооронд дунд нь одоо эмээ 11 цагийн үед нэг халуун цай, самар, ааруул төхөлж өгнө. Тэгээ түүнийгээ уучгаад нэг бие засаж хаад 1 цаг хүртэл нам суун. 1 цагаас эмээ цагаан хоолоо хийж ихэд дуудана. Тэгээ өдрийн хоолоо 1 цагаас 2 цагийн хооронд сайхан иднэ. За тэгээ 2 цагаас ажиллаа эхлээд оройн 7 цаг хүртэл бас яг л 5 цаг нам сууж ажиллаа хийндэ. Тэгээд сайхан маань надад сайхан дуудаж өгнө. Зарим өгүүлбэр үгэн дээр хоорондоо ярилцсан. За ер нь тэгэл заримдаа бараг зохиолоос шал өөр юм яриад бууалаа суучих хэвч үе байна. Тэгэл 7 цаг хүртэл сайхан ажиллаад оройн 7-оос 8 хүртэл оройны сайхан хөнгөн цай тараг гааугаад 8 цагт би энэ өрөөндөө орж ирнэ. Миний энэ өрөө бол одоо галсан гайн
одоо бичгийн өрөө. Тэгээ энэ өөрийнхөө орыг одоо надад өгсөөн. Тэгээд энэ одоо өрөө бол миний нэг 90 очин 2 сар гаруй хугацаанд амьдэрсэн өрөө маань юм байгаа. За тэгээд унтахын өмнө 8 цагаас 11 цагийн хооронд 3 цаг өдрийн мэдээл бичсэн. Ерөнхийдөө нэлээд урт А4 хэмжээгээр нэг 19 нүүд тийм өдрийн тэмдэглэлтэй ирсэн. Магадгүй тэр тэмдэглэлээ хожим нэг сайхан ном болох бас бодол байгаа. Тэгээд учрал ерөөл байвал тэр ном бас хэрэгдэж гарах бах. Одоохондоо бол яг ямар ном болохоо мэдэхгүй. Ямар ч байсан өдөр тэмдэглэлийг ер нь маш сайн бичээд ирсэн гэж бодоод байгаа. Тэгээд нэг 2 цагт нь өдөр тэмдэглэл бичээд 1 цагт нь халсан гавын шараа гэж зөвлөсөн номыг уншаад тэгэл 11 цагийн орондоо тэг жоохон нойргүйдэлтэй жоохон нойр хүрдэггүй хүн чинь тэр агаарт очиод ерөн сайхан нойртой болоод 11 цаг сайхан унтчихжээ. Тэгэл 11 цагт унтсан байхад өглөө ер нь 5 өнгөрөөд л сэрчгтэй болчихдөг юм байлаа. Эхний 3-4 өдөр сэрэл 4-5 дахь өдрөөс тэгэл ер нь нойр нэг тийм хурж байгаа, нозорж байгаа юм байхгүй. Тэгэл энэ хүний дагаад гисэн юм уу? За сайхан агаарт очиод гисэн юм уу? Ямар ч байсан нэг тийм гоё одоо гэр сургалт маягийн юм цаагаад ирсэн. За тэгээ магадгүй бит хоёр дараагийн ормон дээр нь хамтарч дахиж орчуулж магадгүй. Тэгээ ч гэсэн одоо ингээ хөтөнгөрөөр манай хэвлэлд өгөөд одоо хүлээгээ сууж байна. Битэр ерөөхдөө 2 сарын 24-өөс хойш ажиллаад одоо өнөөдөр ингээд 8 сарын дунд гарч байна. Тэгээд 8 сарын 18-нд бүтэн сая өдөр интерномын төв салбарт нээлттэй нээх гэл ингээд тогтлол намаа хүлээгээ байж байна да. Тэр хоорондоо галсан гонд амьдэрсэн бичлэгээ үзсэн чинь би бараг 17-8 цагийн бичлэг хийсэн байна л да. Тэгээ үүнээсээ хураангуйлаад нэг 30-40 минутанд багтаагаад нэг цуврал влог та нартай хүргэчихье. Бас нэг гоё юм хуваалцах хэвээр ганцаар хав дараад явах үгээд бас ингээд 2-3 өдөр ингээд эдитлэл монтаж хийгээд сууж юм тэгээд өргөжлүүлээд бүгдээрээ цэцгээ те. Тэгээд маргааш өглөө нь босоод одоо хэрхэн ажиллаж байгаа тухай бичлэг үргэлжлэх баха. Ялж таарна. Ингэж бодоход хөөрхий дэргэн холт хөлт ах анд эрднийг минь бас ч доромжилсан
айс тэрүүгэнд нь арших мэт. Одоо надад бодолтой. Тэрний хүч наадах хөлбөрөөнө жаахан зэлээд тэвш. За. Жаахан тэвшиж чадах. Тэр ашлыг нэг хайлаа хараад хай. Тэгэхээр чи бүх юм бүр тодорхой болоод байна. Тэгэхээр уг нь нөгөө яруу найрагч байсан хүн чинь яруу найрагч болж төрсэн хүн чинь дотроос нь ер нь хүлээгээ л хэвтчихэд юм байлаа онгодын бурхан нь. Охтын тоогоор нойргүй хоногсон, оддын тоогоор шилвч гисэн гэж байна. Шанагийн галсан. Ганцхан энийг ингэж хэрхэн аваад жаазлаад ингэхээр энэ эхний мөрнүүд чинь гараад ирэх ёстой юм л да. Охтын тоогоор нойргүй хонжоогүй та. Нойргүй хонжсон. Өрөвдөлтөө эрдээ хэлж эрд дуусгахаар эхээс гарах дам гарсан юмсан. Оргилыг давж оргил болохоор омголон лермэн тавд шав орсон юмсан. Хуй дэврэн хүүхэд насаа худалж болгохыг би хүссэнгүй. Бүхнээс өндөр оргил болох бүл надад үнэхээр дотлаа. Довн донд дов байхыг дотроо би өөрөө чамллаа. Хан алтайд үндэстэй надад харь орсын хувь загсангүй. Хөөрнөл захиалын хөнд болгонд хүчээ гаргаж хэрдээ зүтгэлээ. Төрийн биш уншигчийн сүлдэнд төмөр үзэг минь алтартал гэлээ. Үхэж биш амьдарч алдарших үйлийн заяа намайг хөтлөлөө. 18 тад галд өргсөн авдар шүлэгтэй харамсах боллоо. Ясаар цоожлаад зүрхэндээ нуусан яруу найргаа өрөвдөх боллоо. Аяа яруу найраг минь алтаар солихгүй алт минь амиар золихгүй ам минь хүслээ гүйцээгүй өөрт доноосон шийтгэл минь хүслээ гүйцсэн өрөөл доноосон шагнал минь энгийн нэгний нүдэн дургасан өр минь ур минь энэ биеийн элгэнд бүрлдсэн өр минь утган зайрангийн ухтай миний удмын өвчин уулийн салхины хөвгтэй миний уянгийн өвчин өөрөөсөө хүртэл чамаагаа нуусаар өчнөн жилийн тоосыг харлаа. Цагийн тэр тоосон дотроос дороос одоо санахад цагаат гэж баршгүй нүгэл үйлдэжээ би галаач болов чамд
чамтай л асааж, малайч болов чамтай сааж, сүгэч болов чамтай л хөөрүүлж, цайгаач болов чамтай л өргөж, өдөр шөнийн альч цагт чамтай өвөртөө орж унтам дотн сайлчин ээж малчин аавын хөөби, үйлчин эгч анчин ахын дүүби, алтайн 13 санг өөгөлөлцөж явсан, аялгууд магтаал туйлсыг хайлалцж өссөн, эскигэрийн сүнс эмээлт морины эзэн, би эс шүлэглвэс энэ хорвоод өөрхөн шүлэглөх билээ. Алдсан алдаагаа цайруулъя, үйлдсэн нүглээ цагаатгая, ялтан болгож зүрхэндээ сольсон яруу найраг минь эргээдэр хурээ гэмтэн болгон гэлбэлзэж явсан гэгээн найрагч эдгээд бас хурээ оргилийн оргил байхад бүл дутжээ яах вэ? Олон оргилийн дунд нэг нь болж явъя, хожуу эхэллээ дуусгаад буцахын хожмын ховор хувийг хорвоогоос гуйя. 1991 оны 10 сарын 20 Увс Улаанбаатарын тэнгэрт явж байхдаа нэг бичиж. Онгоцоор явж байхдаа бичсэн. Онгоцоор явж онгоцын дотор бичсэн байна. Энд чи чамд алтан фонд болно. Энийг бол чулуу болгох хэрэгтэй ч. За. Ээжтэй хоёрын нэгийгээр гай дайрчихсан юм болов уу гэмээр тайтгарсан дуугаар ярьж таарна. Ингэж бодоход хөөрхөд өргөн хөлт ах анд эрднийг минь бас дарамжилсан өнгө аяс тэр үгэнд нь бодогдно. Та хоёрын нэгийг л гай дайрчихсан болов гэж би ихэд айв. Айсныг минь яана гэж. Хараа гадаа болж байгаа юм. Харж байна. Шуурд тавьж. Цасан шор гэж. Цасаа шорч гэж. Бара тэгэхээр шорхоо ярьчихсан чинь. Хөхтөнгөр армана. Яг хөхтөнгөр армана гэж тусгаад бара тэгэхээр чинь яриад нөгөө анхны машин байрлуулдаг шуурх тавилаа. Тэгээд ингээд манан татч хонлоо бараа орж эхэллээ гэсэн чинь тэр үгийг дагуулад тэнгэр ингээд гинт их цасаар бүргэлж гисэн нь үлзий дэмбрэлтэй ч юм шиг. Сая сүүлийн 5 өдөр огт салхи гараагүй маш нам хүн байсан биз дээ. Тэр сайхан намхан байсан өнөөдөр одоо тэр гэж хэлэнгүүт нэг их салхи хөдөлж ингэж байгаа. Нөгөө миний хэлдэг тэр байхгүй. Миний амьдралын тухай ингээд бодоод үзэхэд нэг хүчээр ингээд тулгаад юм ирээд нэг үлдээ тавьчихсан нэг муухан зохиолч бичсэн кино зохиол шиг, сценар шиг муухан зохиолчийн хүчлэн бүтээсэн бүтээл шиг нэг талаар инэдэмтэй нөгөө талаар баатарлаг ийм л амьдралыг би тоолж явна да гэдгийг одоо энэ мөчид дахин дахиад санаж байна да. Дахиад санаанд сэрж байна.
Зарим нь хүнд ярихаа итгэмээргүй юм шиг тий. Тэг хүнд ярихаар худлаа яриад байгаа юм шиг. Тэгээд одоо зарим нь ингээд зөөлрүүлж ярихгүй бол яг болсон юмыг тэрчээр хэлэхэд худлаа болчих гээд байгаа юм шиг. Зарим юм ингээд хайч зөөлрүүлж уучлалт ирсэн байдалтай ингэж ярьж байгаа шүү дээ амьдралаа. Яг ингээд болсон юм даа гэхэд хүмүүс итгэхгүй. Тэгээд болсны гэрчиг ингээ харуулхад би одоо Герман огт тэр дөрвөө байсан огт мэдхгүй харь хэлийг ингээ сураад Герман хэлийг 3 үгээр баяжуулна гэж ингэж амтгаалаад баярын хурал дээр нь тэгж хэлээд ингээ яхад тэр үед улсууд инээлдээ шуугилдаа шалт өвсч байсан нь эсвэл тэднийг нарийн болгож одоо энэ юм Аз венди тэгтэл чаавас юм тэгтээ яг хөрхий сэтгэл нөөцсөн байна. Хэлэг тэгж хэлэг гэдэг ингээд нэтэн болгож яасан бол одоо ингээд тэр 3 үгээр хэлсэн үг хэлэхээр барах уу. Түүнээс 33 жилийн дараа би Герман хэлийг баяжуулсны төлөө Хаймитэ фон Додерийн шагнал гэж 30,000 Deutsche Mark-ийн нарк чирчирсэн тэр шагналаа авах хувь тохиож байсан юм. Тэр 3 үг чинь би юу гэхэд би зүгээр чамаа захаас аванд л одоо ингээд энэ ингээд жишээлбэл ингээд цаашаа зөндөө бай гэдэг ингээд хэлдэг. Тэр зөндөө байгааг шүүдэггүй Герман хэлийг мэр бичсэн миний номыг уншаад үзэхэд чинь нам нэг этгээд гараад ирвэл компьютерт ингээд бичгээд л доогор нь улаан долгионтой шугам гараад ирнэ. Тэр чинь энд хэлэнд юм үг байхгүй гэдэг. Тэгээд уншаад үзэхэд утга нь ойлгогдож байдаг. 30 хүрсэн үү? Хүрээвч 300 хүрсэн болов. Магадгүй л. За тэгээд амт нэг үг хэлж байна. Динсен гэж. Дин гэдэг чинь юм гэсэн. За. Альва нэг ямар нэг юм. Динсен гэдэг нөгөө юм тэгэх ингэх гэдэг. Энэ бол монгол хэлээр тэнийг тэгээд хэлчих үг би хараахантай олоогүй байна. Монгол хэл арвын юм чинь байгаа л биз. За ингээд Хөтөнгөр романыг орчуулж байх үеийн бичлэгээ хурангуйлаад нэгэн блог бэлтгэн танартаа үргэлээ. Тэгээд номоо хэвлэлд өгч гисэн сэтгэл тогтлын хүлээж байна. Тэгээд 8 сарын 18-ны 14 цагт энэ номын төсөл барт номын маань нээлт болно. Тэгээд та бүхнийг хүрэлцэн эрхийг урьж байна. За тэгээд галсан гайн шүлгээр ээжийн бөвөөгийн сайхан шүлгээр хуучир цэнцүр маань нэгэн сайн аялгаа хийсэн. Тэний сайхан дуу бичсэн. Тэгээ энэ дуу бит 6 сард болсон. Хөтөлбөрийн баатрын цайлгын үеэр дуулж өгч баярлуулсан юм бичлэг байна. Энэ бичлэгээрээ энэ удаагийн болоо жараа. Thank you.
그래서 그거 가지고